За та бүхэнд энэхүү бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд судалгаат хичээлийг хэрхэн яаж явуулсан тухайгаа ингээд та бүхэндээ танилцуулах гэсэн юм аа. За 7 дугаар ангийн Монгол хэлний хичээл энэ сэдвээр тоочин төрөлсөн эхийн үндсэн шинж гэсэн сэдвтэй ихээр судалгаат хичээлийг хэрхэн яаж явуулсан гэдгийг та бүхэнд бас танилцуулах гэсэн. Та бүхэнд бас ажлын дадлага туршлах чинь бас нэмэр болох болов уу гэсэн үднээс энэ бичлэгийг оруулж байна. За энэ эхийг сэтэлжүүлэх эхний алхмыг бид нар бясалгалын дасгалаар эхэлсэн. За бясалгалын дасгалыг ихэд бол хүүхдүүдийг яг бясалгалд байж байгаа юм шиг эвтэйхэн цэгц суулгаад нүдийг алгуурхан аниулаад хоёр өмсгний дундх ингээд төвлөрөлт хийлгэнэ үү гэд ингээд хүүхдүүдийг сэтэлжүүлчихэж байгаа юм. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд тухайн одоо үзэх гэж байгаа эхтэй маань агуулгын үед холбогдох юуг оруулнаа? Эхийг оруулна. За энд эхэд маань юу гарч байгаа вэ гэдгийг одоо сонсож байгаа хүүхдүүд маш сайн анхаарч ажиглаж тийм ээ 5 метрхүүгээр энэ эхийг бол мэдэрсэн байх ёстой. За дууссан шүү дээ. За тэгээ багш асууна. За өнөөдөр та нар юу мэдэрвэ? Өнөөдрийн энэ хичээлээс гэнэ хүүхдүүд эхийг унших явцад хэлэх явцад за тийм зүйлийг мэдэрлээ, сонслоо, харлаа. За тэгж явтал та нарын аминд юу тус болвоо гэхэд одоо борооны дуу чимээ. За тэр бороо орж байгаа байдал бол биднэрт их тус боллоо гэж хэлнэ. За тэгээд багш ингээ сая сэтэлжүүлэх явцдаа тий тоочоод байгаарэ гэдгийг бас хүүхдүүдэд илүү гаргаж тавина. Тэгэд хүүхдүүд тийм байсан гэд өмнөх энэ агуулгаас энэ дотор гарч байгаа зүйл хүүхдүүд ингээ тоочж хэлдэг. За тэгээ хичээлийнхаа сэдвийг самбарт бичнэ. Хүүхдүүд дэвтэр дээрээ сэдвээ бичлээ. Дараагийн алхам нь зорилгыг багш танилцуулж өгнө. За дараагийн алхамд нь багш нь хичээлийн зорилтыг танилцуулна. За өнөөдрийн хичээлээр 3 үйл ажиллагаа явуулах юм байна. Үндсэн үйл ажиллагаа. За нэгт нь утгыг ойлгоно, хоёрт нь уран төрслийг олж мэдэрнэ, гуравт нь тооцсон аргыг илрүүлнэ гэсэн байна. За үнэлгээг бол энэ 3 төвшнгөөр үнэлнэ. За суйрлах эх маань Өлзий төгсийн нуур гэсэн эх байгаа. За энэ эхтэр хүүхдүүд уншаад утга санааг нь ойлгоод мэдэхгүй байгаа, ойлгохгүй байгаа үгнүүдийн утгыг гаргаж эргэн тойронд байгаа хам орчноос нь тийм ээ үг хэллэгнээс нь учрыг олгож эхийнхээ үйл явцыг агуулгыг гүн гүнзгий мэдэрч явна. За тэгэд эхийг бид нэр тарааж өгөх материал дээр бичээд за тэгээ арын хуудсан дээр тухайн яг тэр эхийн маань арын хуудсан дээр энэ ойлгохгүй байгаа мэдэхгүй байгаа үгнүүдийг ингээд төгөөд өччихсэн. За 6 7 удаа бидний хичээл ороход аль эдгээр үгсүүдийг л хүүхдүүд төдийлөн ойлгохгүй байлаа. Хотлох, эн, хээл, мандал, цайвалзан, нуугдах гэдэг үгнүүдийг бол мэдэхгүй байлаа. Яг уу орон нутагт заахад бол энэ хөхүүр гэдэг хүүхдүүд бол орон хүүхдүүдэд мэдчихээн. За хотын төвөө хүүхдүүд зарим нэг хүүхдүүдэд хөхүүр гэдэг ойлголт ерөөсөө байхгүй мэдэхгүй байлаа. За тэгэл энэ үг нь ийм учиртай маа энэ ихтэй ингэж холбогдож байна гэдгийг хамтран харилцан ярьж болтолноо. За энийг ойролцоогоор нэг сэтэлжүүлэхтэйг нийлээд нэг 10 гаруй минутанд энийг гүйцэтгсээ. За зорилт нэгийнхээ хүрээнд алхам нэг нь болохоор эхийн агуулгыг загварчилж зурсан зургаа тайлбарлах хэрэгтэй. За тэгээ багийн ахлагч нар нь бол гарч ирээд нөгөө багийнхаа нэрийг сугалдаг. Тэр багийн нэрийг сугалахдаа яг эхийн агуулгад гарч байгаа үгнүүдээс монгол бичгээр бичсэн байдаг. Өгүүлэгдэж байгаа зүйлээр нь эхийнхээ багийнхаа нэрийг тавьсан байдаг. За тэндээс бол монгол бичгтэйгээ давхар хүүхдүүд холбогдож унших бичих чадварын давхар сэргэж байна гэж интеграц холбоо тэндээс харагдана гэж бид нар үнэлсэн. За агуулгыг бол тэгээ багийн ахлагч нь бол даалгавруудыг өгчдөг. За тэгвэл энийг бол хичээлийг ингээд хэд хэдэн удаа үзүүлэхэд ингээд хүүхдүүдэд зэрэг даалгаврыг өгч хэрэгтэй мэл ингээд сувруулж хийхээр нэлээд цаг яваад байсан. За агуулгыг загварчил зурна нэг хоёр хүүхэд нь тэр зурсан зургийг
бас зурсан өнгөтнөл тайлбарлахад илүү оновчтой байсан. За дараагийн даалгавар нь болохоор уран дүрслэлийг олж бодох хэрэгтэй байсан. За эндээс бол хүүхдүүдийг ажиглаж болох уран дүрслэлийг аягүй сайн олоод байгаа. За тэгээ олсон дүрслэлээ тэр самбарт бид нар харагдах үс хэмжээгээр хүүхдүүдэд бичээд байрлуулсан байдаг. Тэн дээр гарч ирээд баг төс бүрийнхэн хүүхдүүд ингээ олоод ингээ будаа явчихж байгаа юм. За олсон дүрслэлээ бас тайлбарлах хэрэгтэй. За энд бол бас хүүхдүүд бол бас тайлбарладаг. За энэ ихээр бол ийм адилтгалал гарч ийн, ийм хүншүүлэл гарч байна, ийм ихсгэл гарч ийн. Энэ нь ийм гинт зүйлтэй адилтгаж байна гэж ингээд хүүхдүүд бол тайлбарлаж илээ. За энийг оловчтой хийсэн. За энийг бол ингээ яг хугацааныхын дагуу ингээд хийгээд явчихна. Даалгавруудыг бүгдийг зэрэг өгчдөг бид нар. За энэ ингээд зорилт 1 2-ыг бол 10 минут, 15 минут. За 20 минутанд л хамгийн дээдлийн хугацаа нь бол хийж гүйцэтгэх ёстой. За тэгээд уран дүрслэлийг тайлбарлаж явах явцад багш ингээд хариуг нь гаргаж ирээд за ингээд багийн хийсэн юмыг дэлгэцэн дээр харагдж байгаа энэ тайлбаруудыг харьцуулаад зөв хийсэн бол ингээд маш сайн үнэлгээгийн тавина. За дунд зэрэг бол сайн байна. За жоохон шаардлага хангахааргүй л болж байна гэсэн үнэлгээгээр ингээд багаар нь бид нар үнэлүүлчихдэг. За дараа уран зургийг зурах тийм ээ тэр арга тайлбарыг болохоор бид нар өөрийг нь өөрсдөр нь үнэлүүлчихдэг. За ингэж үнэлгээ хийж явсан. За зорилт 3-ын хүрээнд бол эхээс эзний үе хийсэн үйлийг олж харгалзуулаарай гэдэг ийм даалгавар өгсөн байгаа. За тэгэхэд бол багийн даалгавар болгоныг бол өөр багсан байгаа. За нарны Мишель багийг нэг баг нь авна. За нэг ойролцоогоо 4-өөс 5 баг болгосон байгаа. За долгис баг эндээс үйл хөдөлгөөнийг олно. За олон давтагдж байгаа үгийг бас давхар болно. Дараагийнх нь нуур баг, нуурын элс, ус баг. За ингээл багууд ингээл холбоод яг энэ слайдыг бид нэр ингээд ажлын утас болгоод өгчдөг. Тэгэл ингээд хүүхдүүд өөрсдөө ингээд холбоод ингээд явчихдаг. За ингээд давхар холбож явах хэвээр бас даалгавар ажиллаж ямар нөхцөлөөр хэлбэрчж гинэ гэдгийг бас давхар ажиглаж хүүхдүүд хараад байна. За ингээд гаргаж ирээл хугацаанд дамжуулаад чинь. За энийг бол ойролцоогоор бас нэг 10 минутанд хийнэ гэж ухаар чинь 30-аад минут, за 25 минут ингээ өнгөрчлөө. За тэгээ энэ яг үчилтэй холбогдлолтой ингээд харьцуулт тайлбарлахын тайлбарыг бол багш гаргаж ирнэ. За тоочмж гэдэг чинь бол за та нарын түрүүний зурсан тэр нуур ихийг хараад яг 1 цаг хугацаанд тийм ээ нарийн тетралтай ингээд нэгэн цагт ингээд зэрэгцүүлэн зургалж бичсэн байх юм бол энэ яг энэ их чинь одоо яг нь тоочмж их болох нэ. Одоо бидний энэ үзэж байгаа их маань тийм байж болох гэж асууад хүүхдүүд яг тийм байна л гэдгээ баттай гаргаж ирээд өөрсдөө хийсэн үйлдэл батлаад гаргаад ирдэг. За тэгээ сүүлийн 10 минутанд нь баттах дасгал руугаа орно. За баттах дасгалыг бол кахотоор хийсэн бид нар. За кахотыг оруулж ирээд линкийг тавихад хүүхдүүд ингээд ороод үнэлгээгээ гаргаад ирдэг. За тэгээ кахотоос багш нь хэний баг илүү сайн орж байгааг ингээд нэрээр нь гаргаж ирээ. За тэдний баг тэдэн үеийн гүйцэтгэлтэй байна гэдэг үр дүнг нь гаргаад ирдэг. За тэгээд зохиолын хичээлийн төгсгөлд бид нар мөнх төрийн намрын дурсамж гэсэн ихийг яг энэ өмнөх аргаар ингээд загварчлан тайлбарлаж ирээрэй гэсэн даалгаврыг хийдэг. За ингээд 40 минутын хичээл буюу судалгаат хичээлийг ингээд та бүхэнд арга туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Та бүхэн эндээс санаа авах зүйл байвал цааш нь түгээн дэлгэрүүлж хичээл сургалтанд ашиглаарай. За амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За энэ ихийг бид нар бол Баянзүрх дүүргийн 6 багш нарын хийсэн даалгавар байгаа. За эхлээд 142 дугаар сургуулийн Болор цэцэг багш, 33 дугаар сургуулийн багш Рааш, Энх Туяа, 69 дугаар сургуулийн багш Должин Сүрэн, 85 дугаар сургуулийн багш Ганц Ингэл, 88 дугаар сургуулийн багш Мягмармаа гэсэн багийн гишүүд эдгээр даалгаврыг хийсэн маа. Тэгэхээр та бүхэндээс санаа авч бидний ажлыг дэмжээрэй. Баярлалаа. За